бодистой харьцах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалал гээд. За энэ дээр бол яг хуу байгууллага болон хабын сургалтыг бол явуулдаг. Магадгүй гол төлөв бол химийн бодистой харьцаж байхад нь гэсэн анхаарал төвлөрүүлэхийг хичээж бэлдсэн байгаа. За ер нь бол хөдөлмөр хабэ гэдэг тухай ойлголтыг бүгдээр мэдж байгаа тий. Хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл аюулгүй нөхцөлийг бүрдүүлэх чиглэсэн бол үйл ажиллагаа хэлнэ. Энэ нийгмийн эдийн засаг гэдэг бүх юм. За тэгэхээр энэ хабын гэдэг ойлголтод бол хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ах хоёр бол хоорондоо хавсарч явж идэг. Ингээд хабэ гэсэн одоо байгууллага болгон хабэ мэрэгчлээ одоо 30-аас дээш ажилтнтай илүү 100-аас дээш ажилтнтай ч илүү хабэ мэрэгчлэнтэй байна. Тэр хабэ мэрэгчлэлт нь одоо 6% заавал одоо юундэ ажилчтай зарцуулнаа нийт орлогынхаа гэд хэлж идэг. За тэгэхээр хабэ дотор бол аюулгүй ажиллагаа маш чухал. Аюулгүй ажиллагаа гэдэг нь зөвхөн уул уурхай барилга гэсэн одоо байгууллагад байхгүй. Энэ бол өдөр тутмын хүний хэвийн одоо аюул ослгүй үйлдэл хийхэд болж байдаг. Тэгээ аюулгүй ажиллагаа гэдэг бол нэгдүгürt хандлага, за хоёрдугаарт нь бол аюулгүй арга барил, гуравт нь бол одоо юу байгаа ажиллах нөхцөл. Энэ гурав дээр одоо бүрддэг. Ер нь бол аюулгүй ажиллагаа гэдэг. За аюулгүй ажиллагааны хэвийн нөхцөл гэдэг түрүүн энэ өмнөх хичээл дээр надаас асуужсэн тий хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ бас хийлгээд идэв юм аа гэд. Энэ яагаад хийдэм бэ гэхээр ер нь хэвийн за химийн бодистой харьцаж ажиллаж байгаа тохиолдолд дандаа хэвийн бүс болоо явцдаг. Тэгээ энэ маань харин аюултай нөхцөлтэй нөө хотоо нөхцөлтэй нөө гэдгийг тэр үнэлгээрээ гаргадаг. За ялангуяа уурхай дээр авах юм бол уурхайн гүнд ажиллаж гин үү. За тэр химийн бодис нь одоо даралтан савтай ажиллаж гин үү эсвэл одоо хаана ажиллаж гин гээд одоо энэ болохоор хөдөлмөрийнхээ одоо нөхцөлийг бол тодорхойлуулдаг. Тэгэхээр энэ үнэлгээгээр бол үйл ажиллагааны одоо хүчин зүйл ажлын байрандаа бол ямар одоо нөхцөлд хамаарахаас шалтгаалаад таны авч байгаа цалин одоо хөлстэй бол хамаарат явчихнаа. Үүнээс гадна бас энэтэй хамаардаг бол ажилласан жилээс хамаарат нөгөө тэтгэвэр тэтгэмж тогтоолгох. За мөн одоо нийт ажиллах хугацаа тэр бол дандаа хөдөлмөрийн нөхцөлтэй үндэслээд хабын тухай хуулиар зөвлөгдсөн байдаг. За хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйл болох дээр мэдээж хамгийн гол нь химийн бодистой харьцаж байгаа тохиолдолд хордох эсвэл одоо нөгөө олон биологийн болон аюулаасаа болоод халдвар авах эсвэл одоо ажлын байран дээр одоо эрүүл ахуйн шаардлага хангаагүйсээ болоод хөдөлмөрлөх чадвараа алдах биеийн одоо улан сэтгэл зүйн аюулт гэдэг одоо нөгөө олон аюулууд чинь бол бүгд энэ дотор багтаж байгаа хөдөлмөрийн нөхцөлийн хүчин зүйл. За мэдээж хөдөлмөрийн нөхцлөөс үүсэж болох аваар үндсэн шалтгаан нь бол мэдээж хамгийн түрүүнд яг хуулиад байгаагүй эмх замраагүй байдлаас их болдог. За бүрэн бус ажиллагаатай тоног хөрөмж шаардлага хангаагүй стандартын шаардлага хангаагүй хаалт хамгаалалт одоо өндрийн хаалт ч гэдэг юм өндрийн хамгаалалт ч гэдэг юм уу энийг хэрэглээгүй эсвэл яг хим бодистой харьцаж ажилладаг шаардлага хангасан хөдөлмөр хамгааллын одоо журам дүрм зөрчнөөс болдог. Энэс гадна одоо агааржуулалт нөгөө эрсдлийн химийн бодистой харьцах зохистой менежментээр бол хамгийн гол нь агааржуулалт тэр маань бүрэн байна уу эсвэлжилсэн байна уу гэдэг. Эсвэл одоо гэрэлтүүлэгч байдаг юм уу ажиллах нөхцөл муугаас болоод ийм осол аваар гарах үндсэн шалтгаан болдог. За тэгэхээр энэ ажиллах нөхцөл аюул чухал байгаа. Тэгэхээр байгууллага бол яг хуу массаараа нэг ажилтаа ороод ирэхэд манайх угаасаа хортой нөхцөл байдгийг шүү гэдэг. Эсвэл бүр ингээд яг миний ажиллаж байгаа орчин бол би хэрвээ хим бодистой харьцаж ажилтгүй ч гэсэн манад бол хим бодис нь үнэртэй тах юм аа. Эсвэл манай гэрэлтүүд манай нөхцөлөө сайжруулъя. Яг тухайн бодисын зөвшөөрөх дээд хэмжээ нь яг байна уу гэдгийг шалгуулахын тулд бас хүсэлт гаргаж нэмэлт тийм үнэлгээ хийлгэж болдог. Гэхдээ яг байгууллага болгон дээр бол яг хуулийн дагуу заавал хийх ёстой гэдгийг би түрүүлсэн те яг тэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хөдөлмөрийн нөхцлөө ажиллах нөхцлөө яг хэвэн байна уу хэвэн бус байлаа гэхэд би яг энэндээ тохирсон цалин одоо урамшуул авч чадж гин үү би яг энэндээ тохирсон ээлжийн амралт авч чадж гин гэдэг бол хабын тухай хууль дээр бас нарийн байж байгаа. За хоёр дахь том юм бол хандлага байгаа. За хандлага бол ерөөсө хоёр хүн болцоо. Хуучин бол ажлын зар авахдаа тэдэн сантиметрийн өндөртөө нас цаагаад царай зүс заагаад ингэдэг байсан бол ерөөсөө л хамгийн гол нь зөв буруу гэсэн хандлагатай л бас. Энэ бол аюулгүй ажиллагаанд аягүй чухал. За зөв хандлага бол мэдээж
тухайн хийж байгаа ажлаа сайн боддог, төлөвлөдөг, гарч болох эрсдлийг урьдчилан одоо аюулыг тодорхойлоод эрсдлээ олждог. За тэгээд өөрийгөө стресстүүлэхгүй ажилдаг, биесээ стрессүүл бас нэг аюулын төрөл болдог, сэтгэл зүйн аюул. За тухайн ажилтнтай холбоотой багаж хэрэгслээ зөв хэрэгэлдэг. Тэгээд ямар багаж хэрэгсдгийг бас мэддэг байх нь бол зөв хандлага. За буруу хандлага бол аюулгүй ажиллагааны мэдээж дүрмийг санаатай болон санамсаргүйгээр зөрчдөг. За хийж байгаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлдэг. Одоо гуравт нь маш чухал нь хийж байгаа ажлынхаа талаар хангалттай мэдлэггүй байх. За буруу хандлагатай хүмүүс нөгөө би чаднууд ороод ирдэг. Би чадна гэж нэг л удаа хийчихэд би үргэлж энийгээ чадна гэдэг. Тэгэхээр бүх осол шалтгааны 80-90% нь одоо тухайн хүний хийж байгаа ажилдаа хандах хандлагаас үүсдэг гэдгийг бол эрдэмтэд тогтоосон байдаг. Тэгэхээр ажилдаа хандах хандлагаасаа болоод үүсэх одоо үр дагавар нь шууд хамааралтай байдаг гэсэн үг. За тэгэхээр та зөв хандлагатай хүн мөн үү гэдэг би хичээл орж ирэх газар болондоо энэ слайдыг үзүүлэх аягүй дуртай. Яг тэгвэл ингээд хүүхдүүдийг бага багт нь багш нар нь ногоон гэрэл цагаан шугам гэж заагаад байдаг те. Яг гэрдэн дохоо асглаар хоёр талаа хүнээ харж байгаа сайн явж байгаараа гэдэг бол нөгөө хүүхд чи ээжтэйгээ эцэг ихтэйгээ явж байхдаа зам хөндлөн гаргаад үгүй ээж тэнд гарч ирж байгаа ингээд хөдөл за хурдлаа ажилласаа хоцрох гээд байна төгжрөл үүсгээд байна. Ямар нэгэн шалтгаан бол гэгдэл хүүхэд бол ганцаараа явж байхдаа яадгүй. Яг хажуудаа байгаа эцэг ихтэй явж байгаа юм шиг боддог. Тэгээд ингээд ганцаараа явж байгаад хавар тарах тохиолдол байдаг. Тэгэхээр хамгийн гол нь та бол хүүхэдөө үдсэн хүүхэд том хүн байж бол үзээгвэ гэдэг чинь. За би ингээд зам хөндлөн ямар хүмүүс явдгийм бэ? Ямар хүмүүс гардыг бэ гэж хичээл орж байгаа газараас асуудгийг. Тэгэхээр надад оркууд гэж хариулдаг байхгүй. Аюу олон газрууд зам хөндлөн гацгүй газараар ямар хүн гардыг бэ гэхээр оркууд гэдэг. Гэтэл та нар одоо ингээд зам хөндлөн гарч байгаа хүмүүсийг ажиллаад үзээр өнөөдөр ингээд сургалтад хараа явж байхдаа гол төлөв хүүхдэд дагуулсан хүмүүс явж идэх шүү. Хүүхэд бол нөгөө эцэг хийгээ дагаад нөгөө даган дуурай хөвшил зуршилж юунаас үүсдэг юм бэ гэхээр бид нар хогийн савнд игээ 0 дараад усаа татдаг. Тэрнээс чил бүх юм ерөөсөө өөрийн мэдлэхгүй дадал болоо явцдаг. Тэрнтэй адилхан хүүхэд эцэг ихтэйгээ явж байгаа л нэг давхар ирэх ч юм уу бүх газраар өнгөд ээж аавгаа баатар шиг боддог байхгүй. Манай ээжтэй зэрэглэн манай аав айгу мундаг. Яагаад гэсэн чинь ингээл давхар иргээл хамгийн түрүүнд нь ороод явцсан гэдэг. Гэтэл эн чинь мөр хүүхэдтэй насан туршид нь буруу зуршил болоод байгаа эцэг эхчүүд мэдтгүү. Тийм учраас зам тээврийн ослууд бас хариуцлагагүй болгоомжлогүй байдлаас их гараад идэг. За тэгэхээр хандлага гэл тэгэхээр энэ надад тохиолдохгүй. Энэ офис насаараа энэ байгууллагад ажилласан юм чи би надад ажиллаж чинь насаараа хийлээ гэдэг. Эсвэл ядаргаатай байдгийн энэ аюулгүй ажиллагаа эсвэл заавар зөвлөмжийг чинь дагахад энэ ажил удаашруулад идэг. Жишээлбэл ажил гарахын өмнө ингээл аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр болгон ингээл авдаг. Гэтэл энэ ч ястаа ядаргаатай өдөр болгон нэг юм ярих юмаа гэж бодсон мөртлөө санамсар болгоомжгүй байдал хүнээс гараад авчдаг. Тэгэхээр би хэлээд байна. Хин ч ажилласаа гарахдаа өнөөдөр нэг машинтай мөргөлдөчөөд гарна шүү. Би нэг хүн шүргчээд гарна шүү гэж боддгоо. Үргэлж нөгөө аюулыгаа олж илрүүлж авахгүй болвол одоо буруу хандлага зуршил болчих юм бол энэ бол насан туршдаа арилахгүй эмгэг болоод дуусдаг шүү. Тийм учраас та нар би ажилдаа ирхэн ханддаг вэ? Би гэр орондоо ямар хандлагатай хүн бэ? Би үр хөвгтдээ ямар толь болдог гэдгийг одоо энэ заалан сууж байгаа хүмүүсээс хичээл сонсож байгаа хүмүүдээс тодорхой хэмжээний хувь нь ингээд тусгаж аваасаа гэж би аяг боддгийг. За тэгээд 3 дугаарт нь болоод тэгэхээр ажлын нөхцөл, ажилдаа хандах хандлага маш чухал. За 3 дугаарт нь аюулгүй орчин. За аюулгүй ажлын орчин болоод ирэхлээр мэдээж чадварлаг хүмүүс нэгдүгээр заавал мэрэгсэн, тусгагдсан тийм хүмүүс за ажилдаа зөв одоо туршлагатай за яг тохирсон тоног төхөөрөмжтэй ажил. За тэгэхээр энэний хамгийн гол нь хөдөлмөр хамгаалал байгаа. Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ бол олон улсад бүгдөөрэнд нэг ижилхэн улаан өнгөөр бичих юм бол дандаа хоригдсон. Улаан өнгө дотор ингээд тойрог дотор дандаа ингээд болохгүй гэдэг чинь ямар ч улсын хэл дээр хүн ойлгохоор те одоо ингээд тамиг татах гэдгийг доор нь тамиг татгийг хориглоно гэж бичээгүй байсан ямар ч газар үзэн тамиг татчих болохгүй хориглосон орчин байна. За ингээд гадны хүн орохыг хориглосон байна ч гэдэг юм уу. Шараар бол дандаа анхааруулдаг. Энэ алтаргаатай суугуулгаатай шүү. Энэ дөргөн ихтэй шүү ч гэдэг юм уу. Дандаа ногоо цэнхэр бол дандаа сануулдаг. За энэ заавал хөдөлмөр хамгааллын малгайтай орох ёстой шүү. Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх ёстой шүү. Ногоон бол дандаа заах байдаг. Одоо байгууллага болгон дээр чинь цуглар цэг гэж яаж байгаа шүү дээ. Тэр чинь ногоон өнгөөр бичсэн байгаа нь заах цаг.
За энд ингээ эмнэлгийн тэмдэг байгаа шүү. Энэ галын хор байгаа шүү. Эсвэл энэ аврах гарц байгаа шүү. Энд цуглах цэг байгаа шүү гэдгийг аюулгүй ажиллагааны наад захын тэмдэглэгээнүүд бол юу яана? Энэ усгаа хийсэн байж байгаа. За 3 дугаарт нь болоод ирэхлээрээ би хэлсэн тийм ээ. Энэ өмнөх хичээл дээр бол хэлвэдгүй хөдөлмөрийн энэ нөгөө нэг албаны тэмдэг тэмдэглэгээ бас байж байгаа. Стойчлаа баг. Ишг усаа. Нууцтай шүү. Тэгээд аюулыг үргэлж мэдээг үгүйсээ болж бусныхаа тагийг хаагаад үгүйсгэлээд одоо ингэж учирч штэ аюул. За тэгэхээр хамгийн ихнийх нь ослын тохиол. За ослын тохиол хамгийн ихнийх нь бол манад бол галын тохиоллууд аюул байдаг. Тэгэхээр одоо галын тохиол гамшигын эслийн үнэлгээ хийж байгаа галын тохиоллууд яг одоо гарч ийн үү жишээлбэл одоо энэ галын тохиоллууд байж ирсэн гол одоо голын юм дээр тэгэхээр энэ дээр чи яг утаа үүсгээд тохиол ажиллаж гин үү гэдгийг чи ингээд бас галынхан шалгаад явцдаг. Тэгээ хоёрдугаарт бол нөгөө энэ натрийн цайнуудын байна. Цайнуудын үйлдвэр алтны баяжуулах үйлдвэрүүд дээр натрийн цайнуудын мэдрэгчүүд маш хэмжээний байж байгаа. За хэрвээ синийлийн хүчил ялгах юм бол дохоо. За үүнээс гадна нөгөө нэг бас нүрс хүчлийн хийн дээр байж байгаа гэсэн. За бидний яг коронавирусаар халдвар авч хахад чинь бас скрининг буюу энэ халуун хэмжигчүүдийг тавьсан байж байгаа. Хүн яг гаднаас орж ирээл нийт ингээ явж байгаа хүмүүсийн шууд халууныг хэмжиждэг. Ийм тохиолын системүүд мэдрэгчүүд бождог. Үүнээс гадна бас нөгөө гайлаар цор гарахтаа ингээд хүний үзээд идэх штеп. Ямар нэгэн металл байна уу юу байна уу гэдэг маань энэ одоо энэ ослын тохиоллын за баярлалаа. Ослын жишээнүүдийн одоо юм байгаа. За хөдөлмөр хамгаалал одоо хөдөлмөр хамгааллын юм нэг бүр юм буюу нийтийг хамгаалах гэж хоёр байдаг. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бол одоо ингээд тус бүрдээ манай улсад энэ 2000 онд ISO-гийн стандарт хамгаалтын хувцас ерөнхий шаардлага гэдэг иждэг. За нэг бүрийн хамгаалах хэрэгсэл маань үндсэн 7 бүлэгтэй толгой, нүүр, сонсгол, за амьсгал, гар, арьс, хөл ингээд бүх биеийг бүхэнд нь хамгаалах гэдэг. За энэ дээр болохоор хөдөлмөр хамгаалахын дуулга гэдэг та нар өдөр мэдэндээ кас гэдэг яриа сурцсан. Энэ дээр бол ерөөсөө л механик толгой дээр аюул учрах эсвэл цахилгааны хамгаалалт гэдэг. За энэ хамгаалтын малгай нь болохоор нөгөө ансогийн стандартаар бол 2 төрөл байдаг гэж үздэг. Энэ нь дээрээс цохилт өгөх эсвэл хажуунаас хамгаалах каскны ерөөсөө үүрэг. За энэ дээр бол манад энэ шинжилгээтэй 2026 онд юу каскны одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэх уу толгой хамгааллын дуулга гэдэг. Энэ бол хамгааллын дуулга бол маш чухал. Энэ бол нүүр, толгой, чих, одоо хамар бүх эрхтнийг хамгаалах. За энэ дээр болохоор ерөнхийдөө бол олон улсын стандартаар 3 юм ангилалтай байдаг. A, B, C гэсэн. За A нь бол тэр 2200 вольттой хамгаалалттай дөргөлт цохилтоос хамгаалсан байдаг бол B нь болохоор 20,000 хүртэл вольт. C нь бол тэгэхээр зүгээр хязгаардаг бол буюу ерөнхий одоо ингээд одоо дөргөлт механик цохилтоос ялангуяа барилгын юмд бол хамгаалдаг энэ стандартын малгаанууд байдаг. За стандартын малгай болохоор зөвхөн толгой хамгаалах байдаг бол чих, сонсгол, нүд, нүүр одоо ингээд иж бүтлээрээ байдаг. Гэхдээ яг олон улсын стандартаараа тийм өнгийн малгай тийм гэсэн бол стандарт байдгүй ч гэсэн ерөнхийдөө бол өнгөнүүд одоо цэнхэр малгай гол төлөв цахилгааныхан, улааны галынхан, цэнхрийн нөө хөдөлмөр аюулгүй ажиллагаа, сефтигийнхэн саарлыг болоод ирэхлээр цочондоо цагаан малгай болоод ирэхлээр ямар нэгэн инженерүүд ч юм уу те эсвэл бор малгайг болоод ирэхлээр гагнуур хийж байгаа интергээд тийм юмуд байдаг л да. За малгай дээр бол нэг олон улсын одоо тэдэн жил тутамд солино гэсэн тийм стандарт бол байдгүй. Гэхдээ манайх нөгөө малгайгаа болоод ирэхлээр үргэлжийн мөнгө ингээ байж байгаа юм шиг нарны шууд тусгалдаа одоо машиныхаа ардталт нар тусч байгаа газар ингээ тавьчихдаг. Тэгэхээр мэн малгайных нь бас одоо чанарт нөлөөлнө. Хоёрдугаарт ингээд нэр усаад бичиж ингээд дээдлийн малгайны чинь гялгар бол хамгаалтын ихний давхарг байдаг. Тэрийг ингээд хусаад нэр мэр эсвэл тасг мас гэж биччихдэг. Тэрийг чи дотор талд нь бичих ёстой байдал дээдлийн гялгарыг хусчаад энэ маань
дээрээс цохоод ирэхлээр малгай маань хагарах цуурх хэрэгслийн үндэслэл болдог. Тэгээ малгай бол ерөнхийдөө бол одоо манай энэ шүтээстэр бас хийдэг малгайны чихвчний бүхий стандартууд багажнууд байж идэг. Тэгэхээр та нарын хэрэглэж байгаа малгайнууд яг өндрөөс яаж байгаа хүчийг яг 20,000 2,000 вольтыг яаж чадж гэнэ үү гэдгийг бас шалгадаг тийм стандарттай шалгадаг аргануудтай байт юм байлээ. За тэгээд мэдээж толгой хамгаалах хэрэгслэл нүүрвчтэй. За хамгийн мэдээж зүгээр хоккейчдын ингээл энэ бол англиараа тунгалаг өнгөтэй металл тортой гэдэг энэ болохоор цохилтыг даах эсвэл гэрлийн хүчийг бууруулах одоо гагнуур хийдэг хүмүүст бол гэрлийн хүчийг туяаг бууруулах ийм эсвэл одоо энэ хамгийн дээдлэлт байгаа нь болоод ирэхлээр химийн бодистай харьцаж байгаа тохиолдолд одоо химийн бодис үсрэх одоо нүд рүү орохоос нүүр рүү орохоос хамгаалсан ийм нүүр хүчтэй байдаг. За нүүр хамгаалах гол хэрэгсэл дотор бол нүдний шил орж явдаг. За нүдний шил бол энгийн эсвэл нөгөө нэг дуулга буюу каскэнд бэхлэгдсэн хурц нарны туяанаас хамгаалагдсан гэдэг. За энэ 0.3 гэсэн дугаартай нь бол дандаа химийн шилнүүд байдаг. Химийн бодистой харьцаж ажиллаж байгаа хүн шил авах юм бол хажуугийн хамгаалалттай 3 үсэгтэй. Зүгээр энэ аюулгүй байдлын шилнүүд дандаа байж байгаа. Аюулгүй байдлын шил. За дээрэс нь бол нөгөө бүр юу яадаг агаар үл нэвтрэх. Энэ мань хоорондоо яг бүгдөө салхины хүчийг төсвөрлөх. За зориулт дарга гадны биед тоос цахилгаан, хайлмал металл үсрэхээс манцраас гээд хамгаалдаг байдаг. Тэгэхээр энэ дотроос бол 3 номер бол дандаа химийн бодистой харьцаж ажиллаж байгаа хүмүүс зориулагдсан нүдний шил байдаг юм аа. За ингээд нүдний шилний одоо олон улсын Европын стандартууд байдаг. 166 тэгвэл эсвэл нөгөө ансигийн Z871 гээд за би ингээд аж ахуйн нэгжүүдэд бас ороод асуулаар манад яг ийм тэмдэглэгээ тэм мөртлөө үнэндээ бол бараг л айгүй хэврэг яг ингээд хамгаалж чаддгүй гэдэг. Тэгэхээр яг зориултын стандартын танах авч гин үү, хөдөлмөр аюулгүй ажиллагаа гар хангаж гин үү гэдгийг бол бас яг хамбай ажилтнараа дамжуулаад өөрсдөө бас бидэнд яг зориултын хамгаалтын шил байхгүй байна ч гэдэг юм уу. Энийгээ бас хамбай хуулиараа эрхтэй байдаг, нийлэх хэрэгтэй. За дээрэс нь сонсгол хамгаалах одоо чихвчүүд байна, энгийн бөглөө байна. За мөн энэ нь болохоор чихвчтэйгээ холбогдсон шууд эсвэл малгайтайгаа холбогдсон эсвэл ингээд нөгөө дотроо болоод ирэхлээр дөрөв хідэн децибалаас хамгаалах гэх. За энэ дээр нэг юм жишээ ингээд харуулад үзэхлээр 110 децибал гэхээр бульдозерын чимээ байгаа. Бульдозерын чимээ бол 110. За тэгэхээр энэ дээр ингээд аваад үзэхлээр 110 гэдэг тэгэхээр нөгөө нэг night club буюу шөнийн цэнгэний газар хөгжим дискотой газар одоо хэмжээний хөгжим болвол яг бульдозерын хэмжээний 110 децибал байдгаа гэсэн. За тэгэхээр энэ дээр бол стандарт хэмжээ заагаад өчгөлөөр одоо өдөрт 8 цаг ажиллах юм бол тэгэхээр 110 нь ерөөсөө л 30 минут байгаа. Тэгэхээр бид нэр өдөр болгон диско бар караокед ороод идэггүй боловч дандаа бульдозертай ажилладаг хүмүүс бол нөгөө чихвчээ зүгэхгүй байгаадаар 30 минут л байх ёстой амиг өдрийн 8 цаг ажлын 5 цаг ч юм уу байгаад байна гэдэг маань сонсголоо одоо хамгаалахгүй байл гэсэн үг тийм. Сонсгол гэдэг бол хизээс хэрэгдэггүй эргэтэн. За одоо өөр эргэтэнтэй адилхан орлуулчдаг юм байхгүй. Сонсгол нэг л алдагтаа бол хизээс хэрэгдэггүй. Би түрүүн бас хэлсэнтэй манай дандаа худлаа ингээд нөгөө нэг сонсгол оруулдаг ийм тусаалга гэдэг харамсалтай сонсгол нэг л бүрэн алдагтаа бол хизээс хэрэгдэггүй эргэтэн. Тийм учраас хэрвээ та нар дуу чимээтэй орчинд ажилладаг бол заавал хамгаалтын цааргалгүйгээр үйлдвэрийн юм орчин дотор чи ингээл би биенийхээ яриаг сонсохгүй байна гэдэг чинь хүн яаж юм 90 децибалаас дээшээ гарсан байна л гэсэн үг. Тэн дээрээ гасгарч ярьж байна гэдэг чинь би чихээ хамгаалахгүй бол би энэ ажилдаа тасралтгүй 2 жил 3 жил 30 жил ажиллах учраас бол сонсгол бол ийм байдгийн байна. 110 децибал ерөөсөө 70 90 хооронд л болох дээрээ одоо хүний яг хоорондын яриа бол бүр 70 гэж байгаа. Гэхдээ ажлын 8 цаг 90 децибалтай байхад л бол одоо шаардлага хангаж байна гэж үздэг. Тэгэхээр цааргалгүйхээр чихвчээ одоо чихвчээ тэгэхээр зөв тэгээ эсвэл одоо бүр ингээд юунтэйгээ одоо чихрүүчийн хийхэд төвхтэй байдаг бол чихвч зүүж хэвших хэрэгтэй. За амьсгал хамгаалах хэрэгсэл бол үндсэн 5 янз байдаг. Ердийн маск гэдэг
Одоо маскыг бол бид нар аягүй сайн мэддэг болсон корона юугаас. За нүүрний талыг хамгаалдаг. Эсвэл нүүрийг одоо ингээд юутай амьсгалын шүүлтүүртэй эсвэл нөгөө нэг амьсгалах одоо гаднаас орж байгаа хортой агаарыг шүүдэг. Эсвэл зүгээр тэн дотор шүүх шаардлагагүй шууд хүчил төрөгчийн боллоотойгоо байх одоо хязгаарлагдмал орчинд ялангуяа нэг удаагийн нөлөөллөөр шууд ордог холоорын хийтэй Америкт байдаг газар амьсгалын одоо аппарат орно гэдэг бол өөрийнхөө амь нас эрүүл мэнд за амьсгалынхаа эрхтнийг бол хамгаалах зөв одоо хэрэгсэл болж өгдөг. За энэ шүүлтүүр болоод ирэхлээр бас ийм олон индекстэй жишээлбэл AX гэд бичсэн байх юм бол органик хийж байдаг юм уу? За эсвэл одоо CO гэж бичсэн бол угаарын хийгээс гадна өнгөөрөө бичдэг. Өнгөөрөө байраад ирэхэд жишээлбэл энэ A гэд бичсэн байлаа гэхэд органик ууртай энэ бор өнгөтэй шар өнгөтэй байх юм бол одоо хөхрийн эсэлтэй ч юм уу. Тэгээд энэ хажууд нь шүүлтүүрөө сольждаг. Тэрийг эргүүлээд одоо ингээд цэвэрлээд байдаг гэсэн үг. Жишээлбэл манад одоо ингээд ялангуяа алтны уурхай муурхадаар очингууд лабораторийн задаргаа хийж байгаа хүмүүс ихлээр энэ маска ингээд зүгээр гадаанаа зүвжээд тэрлүүгөө орохтол хэрэглээд идэг. Гэтэл энийг маань яг зөв ингэж солиод яг шүүлтүүрэн дүүрсэн болов сольсныхаа дараа ингээд маш сайн угаагаад нарны тусгалаас хол газар ингээд хадгалж хөвших байх хэрэгтэй. Энийг л нөгөө өдөр болгоны аюулгүй ажиллагаа гэдэг. Ингээд хөвсчих юм бол яг заасан стандартынхаа хугацаанд таныг бол амьсгалыг чинь бүрэн хамгаалаад байна гэсэн үг. За үүнээс гадна амьсгалыг хамгаалах хэрэгслүүд энэ стандарттай байдаг. За жишээлбэл энэ маскнууд авах юм бол N гэсэн индекстэй юм уу эсвэл EN буюу нөгөө нэг Европын стандартууд байдаг. Тэгээ энэ бүгдөө химийн бодисонтой өөр өөр ингэсэн тохирсон юм индексүүдтэй байгаад байдаг. За амьсгал хамгаалахаас гадна арьс гар хамгаалах хэрэгсэл. За энэ мод химийн бодисоос хамгаалдаг. Ялангуяа хим бодистой харьцаж ажиллаж байгаа хүмүүс бол нитрил гэсэн одоо бэлийг хэрэгтэй байдаг. Тэрнээс өдөр тутмын эрзэнийн бэлээ ч юм уу эсвэл зүгээр нөгөө бидний нөгөө угаалганд хэрэгэлдэг бэлээ бол ерөөсөө химийн бодистой харьцаж ажиллахад бол дороо одоо шаардлага хангахгүй байдаг. За ингээ бэлэнүүд мэн одоо гагнууртай ажиллах гэж байна уу, халуун эсвэл хүүдэн гадаргууд хүрэх гэж байна уу, эсвэл үзүүртэй газар хүрэх гэж байна уу гэдэг нь бүгдөө өөрийн гэсэн одоо зориулалттай тийм бэлээ бол одоо цэцэргийг хамгаална, задгаа орчинд хамгаална ч гэдэг юм уу те бүгд бол ийм зориулалттай байдаг. За мөн одоо энэ бас химийн бодистой ажиллах эрзэнэн бэлгэнүүд байж байгаа. Жишээлбэл нөгөө нэг цууны хүчлэлтэй ажиллахтаа бол G гэсэн индекстэй буюу шар ингээд шар одоо ногоон бэлэн нитрил бэлгэнүүдээр өмсч болно. Тим одоо химийн бодистой ажиллах ялангуяа нөгөө эрдэс хүчлүүдэд ажиллах юм бол тийм бэлийг тэдэн цагт ажиллах болно гэд. Энийг бас л нөгөө түрүүний хичээлдээр орсон хор аялал авах мэдээлэл дээр нөгөө 8 дугаар бүлэгдэр хувийн хамгаалах хэрэгсэл гэсэн тэн дээр бол стандартын заавар өгсөн байдаг. Нитрил бэлий тэгээд хугацааг одоо 4 цаг хэрэглэн ч гэх юм уу. Тийм тохиолдолд тухайн бодистой арьс 4 цаг тутам бэлийгээ солих шаардлагатай ч гэдэг юм уу. Аюулгүй ажиллагааны юмнууд ээждэг. За ингээд бүх бодиснууд бүх бэлэнүүд маань ээждэг. За энэ маань ингээд Европын холбооноос гаргасан 2003 оны стандарт 16 болоод 24 онд сүүлийнх нь шинжлэгдсэн юм байлээ. Тэн дээр болоод ирэхлээр одоо хуучин бол юуны фторын хүчилтэй ажилтдаг байдаг бол бас T буюу формальдегидтэй ажилтдаг гэж шинэ юу энэ 2024 оны стандартаар гарч ирсэн байлээ. Касын дугаар нь ингээд ийм ангиллын байлээ шүү. Альдегидтэй харьцдаг бол энэ жишээлбэл 37% одоо формальдегид буюу одоо 37% гэдэг чинь формалины уусмал гэсэн үг. Формалинтай ажилтдаг юм бол ийм төрлийн бэлий T гэсэн тэмдэглэгээтэй бэлий өмсөн ч гэдэг юм уу те. Эдгээр бол тэгэхээр яг нөгөө хөдөлмөр аюулгүй багаж тоногдох хөрөмжөө авахдаа яг бид нар тийм стандартын тийм тэмдэглэгээтэй бэлий хэрэгтэй шүү гэдэг. За энэ дээр нөгөө нэг химийн бодисын энэ зааварчилгааны 7 дугаар юу гарсан. Энийг яг энэгээр нь нэрээр нь хаагаад үзэхлээр интернетээс тэр чигээр нь одоо гараад ирнэ энэ ном болвол тэгэхээр энэ одоогийн байдлаар бол 7 дугаар юу эдишн гарсан байгаа. Тэгээ энэ дээр бол яг гарсан бичдэг. За хамгаалтын хувцсны гол юу нь болохоор нөгөө нэг юу хийж байгаа
лабораторийн халаад комбинзон хамтаас гэдэг бүгдөө хийж байгаа интегрмен нөгөө цацруулагчтай цацруулахгүй юу одоо ажиллаж байгаа орчноос хамааруулаад яг одоо үйл ажиллагаа явуулж байгаас хамааруулаад ямар одоо хувцс байх юм бэ? Эмнэлгийн халаад байх юм уу? Зүгээр хормогч байх юм уу гэдгийг одоо биеийн бүхэлд нь хамгаалах хэрэгслүүд ингэ байж байгаа. За хамгаалтын хувцснууд болохоор үндсэндээ 6 төрөл байж идэг. Хий үл нэвтэрдэг энэ яг Европын стандартаар bijдэг. Яг ингээ стандартынхаа нөх хормогчныхоо бүхэл бүтэн комбинзоныхоо гадна тал дээр бол ингээ бүгдээр ингээ одоо ажил хугацаа 10 жил хэрэглэн нийт жинж гэдэг юм уу те бүх одоо үзүүлэлтүүдийн бичсэн байдаг хий үл нэвтрэх хувцс эсвэл зүгээр яг хийн болоод ирэхээр амигтай ажиллахтай ч юм уу холоортой ажиллахтай гэдэг бол бүр ингээ агаар үл нэвтрэх эсвэл нөгөө нэг будаг хийж явахдаа цацдаг шүрсдэг одоо ялангуяа нөгөө нэг засаг үйлчилгээний машин зэсийн буддаг хүмүүс бол тийм одоо тоос орооноос хамгаалсан тийм нөгөө шүрсдэг аэросол хэлбэртэй юмнаас хамгаалдаг одоо бүхэл бүтэн комбинзон болвол 941 гэсэн стандартын шаардлага хангана гэсэн шаардлагуудыг тавьсан байж идэг. За дараагийнх нь болоод ирэхээр шингэн үйл нэвтрүүлдэггүй эсвэл ингээд шүрсэн цацарсан шингэнээс хамгаалсан гэдэг юм стандартууд бас заасан байж идэг. Яг ямар орчинд ажиллахаасаа шалтгаалаад энийг сайн сонгодог байх хэрэгтэй. За хатуу биедүүл нэвтрэх хувцас гээд гаднаас нь одоо бүр ямар ч хурц үзүүртэй юм нэвтрэхээгүй. За 6 дугаар төрөл дээр бол одоо химийн бодисны 13.044 гэсэн химийн бодисын стандартууд манайд бас харьцангуй энэ химийн бодисын зарж худалдаж газар хөдөлмөр хамгааллын битүү хувцснууд бол зардаг болсон химийн шингүүл нэвтэрдэг. Гэхдээ энийг бол нөгөө лабораторид ажиллагаа хүн болон үндэсэд шаардлагагүй хязгаарлагдмал ийм орчинд засаг үйлчилгээ хийж байхдаа эсвэл хий нэвтэрсэн алдагдсан аваар бас болсон үед бол ялангуяа онцгой байдлын хүмүүс бол ийм одоо биелийн хамгаалттай орох ёстой гэсэн ийм заалттай бол яг шаардлагадах юм бол ингэж өмсч одоо орж явах хэрэгтэй. За хөдөлмөр хамгаалалт дээр бол гутал хөл хамгаалах бол одоо механик биетээс хамгаалсан за механик биетээс гэдэг нь хүнд дөргөлтөөс хамгаалсан тий эсвэл ус чигнээс хамгаалсан эсвэл тусгай зориултын тэр нь болохоор яг зөвхөн хурууны үзүүрүүдэд хамгаалах ч гэдэг юм уу эсвэл химийн бодисоор хамгаалсан дандаа энэ PVC буюу резин материалда химийн бодистой харьцаж ажиллахад үйл нь бол нөгөө тайлахгүй урсгүй ялангуяа үйлдвэрийн орчинд бодис энэ ингээ ялангуяа нөгөө ноос угаах үйлдвэр дээр чинь химийн бодистой юмнууд яг нөгөө трап руугаа цэвэрлэх байгууллагын орж байгаа газар бол ийм зориултын гутал хэрэгтэй харин уул уурхай гадаад талбай дээр байх юм бол дөргөлтөөс хамгаалсан энэ болохоор манайд 2006 оны хөл хамгаалах ажлын одоо тусгай хувцсны ерөнхий шаардлага байдаг бол бас ISO MNS гэсэн юм шаардлага байж байгаа. За тэгэхээр одоо манайх нөгөө юуныхаа хуулиар иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалах хэрэгтэй гэд заасан байдаг тийм үндсэн хуульда. Гэтэл ажилчин хүн бол хөдөлмөрийн эрүүл аюулгүй нөхцлөөр хангах хэрэгтэй хамгийн түрүүнд хэрэгтэй. Гэхдээ бас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрм журам зааврыг сахих, мөрдөх, биелүүлэх үүрэгтэй гэдгийг бол одоо үргэлж санаж харахтай. Тэгэх юм бол одоо хүн эрүүл ажиллаад амьдрал бол одоо бас сайн болно гэсэн үг. За тэгээд анхаарал тавьсан байна. За юугаа 30 минутанд одоо дуусчлаа. За асуулт хичээл яг зарим хичээлүүдийг нь бол авч байна. Гэхдээ ер нь бол би өгөхгүй л гэл илэрдэлцэн л дээ. Ер нь хэрэггүй гэдэг. Яг шаардлагатай бол одоо за яг зарим хичээлүүдийг эдтэй ярьж байгаад бол ах яг бол бас л оюуны өмч учраас та нар тэгээд бас яг тодорхой хэмжээгээр бол дахиж хэрэглээд одоо дамжуулахгүйгээр өөрсдөө үр ашигтай зарцуулж байвал хэрэгжилж байвал бас миний хувьд бол хичээл заасны үр гарна л да. Болгох хувьд бол болох л бах те. Тэгээд та нар ч гэсэн одоо ингээд би яг энэ судалгаа хөгжлийн төвд 2024 онд анх хичээл орчихсон. Одоо 2 дахь орж ийн. Тэгээд судалгаа хөгжлийн төвд хандаад багш нарын хичээл хэр одоо
бүтээмжтэй хэр сэтгэл ханамжтай байна. Эсвэл бидний мэдээлэл өшөө ийм юмыг оруул зүгээр нь гэдгийг те. Одоо ингээ яг аж ахуй дээр ажиллаж байгаа хүмүүс л өөрсдөө зөв мэдээлэл үргэж дараагийн одоо багш нарт чинь те заавал би гэхгүй өөр хүн ороход хүртэл хэрэгтэй мэдээлэлээр бүрэн хангах болно гэж боддөг шүү дээ. Асуух асуулт бол. За би чилээ хүчтэй. Манай олцсон шаардлага. Баярлалаа. Баярлалаа доктор таны нөө судалгааны материалууд бүтээжнийг харахад бол бидний нөө сурч хүлээг энерги мэдээлэлүүд байдлаа стандарт ордоо тэгээд маш их баярлалаа. Яг таны болсон мэдсэн зүйлсүүд яам хамгийн газрыг цааш гарч явах хувийн хвшлүүдээр хэр хийж байгаа одоо хувийн хвшлүүд хэрэгжүүлэх ёстой шүү гэдгийг та ажил хэрэг болгоод өгөөч гэж яг бол энэ гэдгийг харилцаа жоох хэлсэн байгаа юм би бодоод байгаа байхгүй. Яг таны тавьж байгаа бүх шаардлагууд ихтэй жоохон хэмжээд болгоно хийхийг хүсэж байна. Өндөр гэж юм те. Тэгэхээр энийг яг одоо хийх хэрэгтэй гэж бодлоо. Яг хамгийн газар хэмжээ одоо манай хэр хүлээж авах юм бол За баярлалаа. Тэгэхээр би яг энэ талаар бол яг яам хамгийн газарт ч юм уу те мэдчихсэн тохиолдол. Зүгээр би өөрөө судлаач хүнийхээ хувьд би байгаль орчны үнэлгээ хийдэг, амшигын эрсдлийн үнэлгээ хийдэг, байгаль орчны аудит хийдэг. Одоо 14 оноос хойш бол би яг одоо яг нөгөө юуны байгаль орчны аудит хийхдээ би хамгийн түрүүнд оюутлогоо дээр очиж исэн. За эрсдлийн үнэлгээ хийхдээ хамгийн түрүүнд ураг голд дээр очиж исэн. За яг нөгөө гамшигын эрсдлийн үнэлгээ хийхдээ энержи ресурс дээр очиж исэн. Тэгэхээр миний их өндөрөөс би эхэлж исэн. Яг тэгвэл очиж байгаа газар маань их өндөр одоо цензуртай газруудаар очиж исэн гэсэн үг. Тэрнээс дараа бол би бараг аудитор бол 50 бараг 60-аад давтагдсан даваар 60-аад аж ахуйн нэгжээр очиж исэн. За тэгэхээр миний яг ингээд очдог сэтгэл хэмжүүлдэг юм бол аж ахуйн нэгжүүд одоо энэ хөдөө орон нутгаас ирсэн газар байх юм бол нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгатайгаа гэрээ хийдэг те орон нутгатайгаа гэрээ хийх ёстой гэж цаанаас нь. Гэтэл энэ гэрээний хэрэгжилтээр ерөөсөө л нэг сургалтын төлбөр төлсөн тэр малчинд хундаг гаргаж өгсөн гэд ингэ бичдэг байхгүй юу. Тэгэхээр миний яг өөрөө юм байгаль орчинтой холбогдсон 10 хэдэн жилийн аваад үзлээр энэ аж ахуйн нэгжүүд орон нутгатаа байгаа аж ахуйн нэгжүүд нэгдэж агаад нэлээд дорвтой тий одоо хийгээсэй гэж нэгдүгээрт боддгийг одоо замаа засах ч юм уу тий төр засгийг харахдахгүйгээр өөрсдөө дуу хоолойгоо олдог. Хоёрдугаар долоод ирэхлээр би яг ингээд аж ахуйн нэгжүүдээр явж хахад ажиглагдж байгаа юм бол орон нутгийн хүн өөрсдөө нөгөө мэдээлэлээс дутмаг учраас цаад нөгөө хийлгэж байгаа байгаль орчны үнэлгээ ч гэдэг юм уу гамшигын эрсдлийн үнэлгээ ч юм уу эсвэл байгаль орчны аудит ч юм уу чанаргүй хийсэн юмнууд аюул хийдэг. Тэгэхээр миний зүгээс бол аж ахуйн нэгжүүд өөрсдөө яг нэг хүнээ сайн хууль эрх зүйн орчноо судлуулад химийн бодисынхаа талаар судлуулад байвал илүү. За 3 дугаарт миний нэг эмзэглэж авдаг юм бол энэ химийн бодис гэхлээр л аюултай химийн бодисгүй юм болохоор зөв зүгээр гэсэн ойлголт нийгэмд аягүй буруу байдаг учраас аль болохоор энэ чухал нэгжүүдээр одоо ингээ ямар сандаа хандлага өөрчлөөсөө миний слайдыг үзсэн хүний одоо 100 хүний 20% ч гэсэн те энэ маань хөвшил болчдгийг шүү гэдгийг л маш сайн ягаасаа гэж боддгийн. Тэрнээс тэрх юм бол улс их орн маань хөгжин. За тэгээд хүн болгон ч гэсэн хариуцлагагүй. Одоо ингээл та нар ч гэсэн машинтай ингээл би ч гэсэн очрлол явж хахад чинь гинт орж ирэл ингээл 2 3 давхар эргэл явчихдаг шүү дээ. Болдог бол ингээл татал аваад хайчмаар те. Энэ чинь нөгөө хандлага байхгүй юу? Эний чи хажууд явж исэн хүн буруу хандлагатай болоод энэ зөвшөл болоод тэгэл машинда ирдсэн бартсан хүмүүс бол тийм ойлголттой дараагийн хүүхдэн тэр машиныг унахдаа өөрийн мэдлгүй л нөгөө аав ээж нь давхар эргээл аав ээж нь гарцгүй газраар гараад ийм учраас хүн болгон өөрөөсдөө тодорхой хэмжээгээр суртан ухвал гэж ивэл
Да миний зүгээс тэгтээ би бол ингээд би одоо ганцаараа энэ бүгдийг мэддэг хүн биш шүү дээ. Тэгэхээр ийм сургалт явуулж байгаа зөндөө л олон газрууд байгаа. Тэгэхээр хүн болгон бас л өөрөөсөө одоо миний хичээлийг сонссон хүмүүс аж ахуйн нэгждээр очиж аваад бас давхар хичээлээ очдог те. Энэс санаа аваад ангилан зүг юм уу за ингээд хороо хилээ толгой мэдээллээ яг хаалмаараа ингээд шошгоо зүг байрлуулчихдаг юм. Энд чинь зөвхөн химийн бодистой харьцдаг хүмүүс хэрэггүй авраа хамгаалах албаныхан хүмүүс би тэр нөгөө нэг хий дэлбэрэхэд амар эмзэглэдэг байхгүй тэр галын хүмүүс галааж унтраар мэт зүгээр машинаасаа гараад дэлбэрцгээсэн тийм ээ бид нар Монголд аяараа л харсан. Тэгэхээр энэ хий шүү хий дэлбэр хий чин дэлбрээд дахиад дэлбэрдгийг шүү хий бол агаараас хүнд идэггүй шүү хийтэй ямар гал сөнөөгч харьцгаа гэдэг тийм юмнууд бүх одоо гал сөнөөгчд нэгэн жигд мэдлэгтэй байх юм бол дараа дараагийн аваар суслаас гайгүй болоод тэгэл одоо ингээд сунжирсан хөөрхийн хүмүүс нь л бохрол ингээд манад л ийм ахуйн юмнууд аюу их байгаад байдаг байхгүй. Тэгэхээр хүн болгон л өөрсдөө сурчлал мэдлэг мэдээлэлээ түгэй гэдэг биш тэ. Та бүхэнд маш их баярлалаа миний хичээлийг сонирхсонд. За тэгж та бүгд ажлын амжилт хүсье. Дараагийнхаа